Дээд технологийн байгууллагаас хийсэн олон улсын хэмжээний судалгаагаар Жинзийн үеийнхний 37% нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь ирээдүйн ажлын байранд шаардлагатай технологийн ур чадварт хангалттай бэлтгэж чаддаггүй. Зөвхөн энгийн компьютерийн хэрэглээний төвшний мэдлэг олгодог байгаа нь хангалтгүй гэж хариулжээ. Тэгвэл номт наран сургууль Монголын номер 1 кодчлалын академи болох Pinecone академитай хамтран сурагчдаа код бичих, технологи бүтээх ур чадварт суралцуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. За технологийн өргөн мэдлэг ур чадваргүй дан дижитал хэрэглэгч байх нь өнөөдрийн нийгэмд маш эрсдэлтэй тул номт наран сургуулийн мэдээлэл зүйн хичээлийн агуулга Pinecone академийн багш нартай хамтран баяжуулж 2024-с 2025 оны хичээлийн хөтөлбөртөө хэрэгжүүлжээ. За дэлхийд даяар улс орнууд код бичих, хиймэл, оюун ухаан зэрэг технологийн ур чадвар олох хичээлийг боловсролын хөтөлбөртөө төлхөө оруулж эхэлсэн байна. Тухайлбал Бүгд найрамд Хятад ард улсын Бээжин хотын дунд сургуулиуд 2025 оноос эхлэн хиймэл, оюун ухааны хичээлийг багангаас эхлэн заавал оруулах шийдвэр гаргажээ. За мөн Энэтхэгийн Дээлийн хотын захиргаа 8-аас 12 дугаар ангийн сурагчдад дижитал болон санхүүгийн бичиг үсэг, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой сургалтуудыг хөтөлбөртөө нэмж тусгаад байгаа юм а. За иймээс номт наран сургалтын хөтөлбөр агуулгаараа дэлхийн улс орнуудаас хоцрохгүй хичээж Монголдо хамгийн шилдэгт тооцогдож буй академитай хамтран ажиллахаар шийдсэн гэлээ. Хамгийн сүүлээсэн судалгаагаар бол дэлхийн Gen Z хүүхдүүдийн 91% нь технологийн хэрэглээний боол болж гэсэн судалгаа бол гарч байгаа. Тэгэхээр бид хэд хүүхдүүдэд тэгж боддөө штэ. Манай хүүхдүүд ингээд технологид авиастай, ур чадвартай алдсахгүй гэж бас бодоод байдаг. Гэхдээ яг үнэндээ бол тийм биш гэсэн. Өөрөөр хэлбэл технологийн ард маш олон алгоритмууд явж идэг. За ингээд хүүхдүүдийг ялангуяа хэрэглээнд аюух донтуулж байгаа асуудал байгаа. Бүх өгцөө өгчүүд угаасаа мэдж байгаа. Тэгэхээр бид хэд эндээс ямар гарц байгаа вэ гэхээр Pinecone академийн зүгээс Sprout Lab гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгээд эхний сургууль нь бол номт наран сургууль дээр бол хэрэгжиж байгаа. За хөтөлбөрийн гол зорилго юу вэ гэхээр хүүхдийг технологийн хэрэглээний боол биш бүтээгч болгоно гэсэн үндсэн зорилготой. Манай сургуулийн гол зорилго бол үндэсний хөтөлбөрийг олон улсын хөтөлбөрийн хэмжээнд хэрэгжүүлэх үндсэн зорилготой байдаг. Зорилгынхаа хүрээнд Pinecone академид энэ хичээлийн жилээс эхлээд дунд ахлах ангийнхныхаа мэдээлэл зүйн хөтөлбөрийг илүү өргөжүүлж дэлгэрүүлж ингэж хамтарч ажиллаж байгаа. Ингэсний хүрээнд бол жишээ нь дунд ахлах ангийн сурагчид маань мэдээлэл зүйн хичээл дээрээ жишээ нь кодинг компьютерийн хэл дээрээс нь дизайн, загварчлал гээд энэ болгоныг сурах боломжтой болж байгаагаараас даваа талтайгаамаа. Энэ жилээс Pinecone хөтөлбөр манай сургуульд ингээд хэрэгжиж эхэлсэн. Тэгээд хэрэгжих гэснээр хичээлүүд илүү сонирхолтой болсон гэж бодож байна. Тэгээд яг илүү хүндэрсэн бас. Тэгээд өмнө мэдээлэл зүй гэдэг хичээлийг зөвхөн компьютер дээр PowerPoint, Word дээр юм шивэх зэрэгээр боддог байсан бол энэ жил арай өөр хөтөлбөр орж ирээд кодыг яг анхаарчны төвшөнд яг яаж хаанаас нь хэлж сурах гэдгийг сураад тэгээд бид нар яг Apple-ийн вебсайтыг яг дуурайж хийсэн байна. Кодын талаар бол юу ч мэдэхгүй те мэдээ зүйд их чинь нэг жоох хөвгт зориулсан кодын модулсан байхгүй юу? Тэгээ энэ жил шинээр яг кодын орж эхлэхээр яг юу болдгийг мэдж аваад тэгээд манай багш маань амар сонирхолтой зааж өгсөн. Facebook дээр, Instagram дээр явагдсан. Pinecone академийн Sprout Lab хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн номт наран сургуульд амжилттайгаар хэрэгжиж байна гэсэн үнэлгээ авчээ. За мөн сурагчдын зүгээс практик дээр суурилсан орчин үеийн шаардлагад нийцсэн мэдлэгийг олгосон хөтөлбөр хэрэгжүүлсэн нь суралцахад хамгийн сонирхолтой хөтөлбөр болсон гэдэг үнэлгээг хэлсэн байна.